За Хөвсгөл аймагт Улаанбархан өвчний 53 тохиолдол батлагдсан байгаа. Үүнээс 2026 он буюу энэ он гарсаар 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тухай манай сэтгүүлч Мөнхөрд нь Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга гэрэл туягаас тодруулж байна. За үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. За өнөөдрийн тодруулгад эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга гэрэл туяа оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд өдрийн мэнд хүргэе. Монгол одоо Хөвсгөлийн өнгө сайтыг үзэж байгаа нийт үзэгчдээ бас өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр сүүлийн жилүүдэд бас Монгол улсад Улаанбархан өвчний бас халдварт тохиолдлууд бас нэмэгдэж байна. За манай аймгийн хувьд ч бас энэ өвчлөлийн халдварууд бас нэмэгдэж байна гэдэг мэдээлэл байна. За яг өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар хөө байна вэ? За тэгэхээр ер нь өнгөрсөн жилээс эхлээд Улаанбарханы одоо дэгдэлт бол улсын хэмжээнд бас явагдаж байна. За өнгөрсөн онд бол бас манай аймагт нийтдээ 53 тохиолдол бүртгэгдэж батлагдсан. За он гарснаас хойш бол бас нийтдээ 14 тохиолдол бүртгэгдсэн байна. За эхний одоо тохиолдол маань Улаанбаатар хотоос одоо хавтал болж ирсэн тохиолдол. За энэ хүүхэд маань бол бас хүүхдийн засагт ингээ хэвтээд за хүүхдийн засгийн одоо бусад одоо эцэмлэгийн хүүхдийн засгийн хүүхдүүд маань хавтал болсон. За одоогоор бүртгэгдсэн 14 тохиолдлын эхний тохиолдол бол Улаанбаатар хотоос ирсэн. Бусад 12 тохиолдол нь бол яг эхний тохиолдлын хавтал болсон. Одоо вакцинд хамрагдаагүй, вакцинд хамрагдах нас нь болоогүй эсвэл одоо вакцины нэг тунтай юм хүүхдүүд маань бол өвдсөн. За одоо хамгийн сүүл бүртгэгдсэн нэг тохиолдол маань одоогоор бол дархар судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Одоогоор бол яг их уурхааг бол тогтоогоо байгаа. Тий. За тэгээд Улаанбархан гарсантай холбоотойгоор хамгийн нэгдүгээрт нь энэ голомтонд байгаа буюу одоо тухайн одоо Улаанбархантай үнэтэй хавтал болсон хүмүүсийн голомтын дархлаажуулалтанд 72 цагийн дотор бол хамруулдаг. За энэ ажлыг бол бид нэр эрүүл мэндийн байгууллагуудаараа дамжуулаад энэ ажлыг бол зохион байгуулж байна. За мөн одоо Улаанбархан өвчний дэгдэлтийг одоо багасгах те дархалтыг хязгаарлах зорилгоор 6-аас 8 сартай хүүхдүүдэд бас Улаанбарханы дан ганц найрлагатай ийм вакцинд бол хамруулж байгаа. Тэгэхээр бас иргэд маань хэрвээ одоо таны эцэг эхчүүдтэй хэлэхэд одоо хүүхэд нь 6-аас 8 сартай болвол сум өрхийн эмнэлэгтээ хамгийн өөртөө одоо хамгийн ойр байрлах те сум өрхийн эмнэлэгтээ одоо хандаад энэ Улаанбарханы эсрэг вакцинда хүүхдээ хамруулаарай гэдгийг зөвлөе. За тэгээд мөн одоо 3 дугаарт нь бол Улаанбарханы вакцинд ороогүй одоо ямар нэгэн шалтгаанаар ороогүй байгаа хүүхдүүдэд бол нөхөн дархлаажуулах ийм үйл ажиллагаануудыг бол зохион байгуулж байна. За өнөөдрийн байдлаар нийтдээ 14 тохиолдол одоо батлагдсанаас 8 хүүхэд бол эдгэрээд ингээд гарсан байна. За одоогоор бол эмнэлэгт 5 хүүхэд байна. За эндээс бол биеийн байдал дунд зэргийн 4 хүнд одоо нэг тохиолдол эмчлэгдээд тусгаарлалтанд бол байна. Улаанбарханы өвчний эсрэг дархлаажуулалт ер нь хэдэн юмтай явж байгаа бай. За ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүдэд энэ төрлийн одоо вакциныг хийж байна вэ? За тэгэхээр Улаанбарханы эсрэг вакциныг бол товлолын дагуу 9 сартай мөн 2 настай хүүхдэд ингээ 2 тунгаар хийдэг. За ингээ 2 тунгаа авсан хүүхд бол одоо бүрэн дархлаажуулалтанд хамрагдлаа гэж үздэг. За мөн одоо Улаанбарханы дархлаажуулалттай өвчлөлттэй холбоотойгоор нэмэлт дархлаажуулалтыг бол зохион байгуулдаг. За 3-аас 4 жил тутамд за аль насны хүүхдийн дунд одоо ер нь дархлын төвшин бага байна вэ гэдгийг манай одоо судлаачид судал тогтоогоод за ингээд нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаа ингээд зохион байгуулдаг байгаа. За мөн өнгөрсөн жилээс бол Улаанбарханы дэгдэлтийн одоо сая хэлсэн одоо 6-аас 8 сартай хүүхдүүдийг бас нэмэлтээр дан ганцхан Улаанбарханы найрлагатай ийм вакцинаар бол дархлаажуулж байгаа. За 9 сартай 2 сартай хүүхдүүдэд бол Улаанбархан хахаа авдар улаануудын эсрэг одоо гурвалсан найрлагатай ийм вакцинаар бол дархлаажуулдаг. За тэгээд нэмэлт дархлаажуулалт
болон одоо голомтын дархлаажуулалтыг бол улаанбархан улаануудын эсрэг ийм хоёр найрлагатай вакцинаар ингээ 3 төрлийн одоо улаанбарханы эсрэг вакциныг зорилтод насанд нь бол хийгээд явж байна. За 6-аас 8 сартай хүүхдүүдийн дархлаажуулалтын хамралт бол нэг 62%-тай аймгийн хэмжээнд энэ маань бол одоо зайлшгүй одоо ингээ өсгөх одоо тий 6-аас 8 сартай ялангуяа одоо 9 сар хүртэлх хүүхдүүд маань бас энэ улаанбарханы дэгдэлтэнд өртөх те өвдөх юм одоо хүндрэх эрсдэлтэй байдаг учраас энэ 6-аас 8 сартай хүүхдүүдэд бол одоо энэ заалтаар бол хийж байна. За тэгээд мөн одоо улаанбарханы дархлаажуулалтаас хоцорсон эсвэл нэг тунгаа авсан хүүхдүүдийг бол бас нэмэлтээр одоо ингээд бас нөхөн дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ дархлаажуулалтын маань хамралт бол 84%-тай байна. Мөн товлын дархлаажуулалт бол ер нь 95%-аас дээш хувийн одоо хамрагдалттай харьцангуй одоо сайн одоо явагддаг байгаа. Тийм. За тэгэхээр дархлаажуулалтанд хамрагдаагүй тохиолдол одоо жишээнд бол яах вэ? Одоо эцэгчүүд маань бас хэр хариуцлагатай хандаж байна энэ дархлаажуулалтанд тийм ээ. Ерөнхийдөө бас ингээд эрүүл мэндийн байгууллагууд, өрхийн эмнэлгүүдийн маань эмч зөвлөгч нар маань бас араас нь их хөөцөлтөд явж бийж яаж байна. За ер нь бол дийлэнх эцэгчүүд бол хариуцлага аягүй сайн ухамсарладаг. Ер нь бол 95-аас товлын дархлаажуулалтыг 95-аас дээш хувьтай хамрагч байгаа гэдэг бол ихэнх нь бол хамрагч байна. Гэхдээ одоо зарим одоо эмчийн заалтаар ч юм уу эсвэл одоо тухайн эцэг их одоо хүүхдийнхээ вакцины хийлгээгүй зарим нэг хариуцлагагүй тохиолдлуудаас болоод улаанбарханы вакцинд одоо хамрагдаагүй хүүхдүүд маань эргээд одоо улаанбарханаар өвдөх хүндрэх юм одоо эрсдлүүд бол байсаар байна. Тэгээд мөн одоо бид нар энэ одоо улаанбарханы дархлын одоо төвшин юу буурсантай холбоотой мөн одоо улаанбарханы ер нь өнгөрсөн жил гарсан дэгдэлтэнд одоо өртөж байгаа нас нь бол ерөнхийдөө 10-аас 14 настай хүүхдүүд маань энэ их зөнхлөн бол өвдсөн байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд рүүгээ чиглэсэн бас нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааг өчигдрөөс эхлээд ингээд зохион байгуулахаар ингээд эрүүл мэндийн байгууллагууд руугаа чиглэл өгөөд ингээд ажиллаж байгаа. За нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаанд бол энэ удаад 10-аас 15 насны хүүхдүүд бол хамрагдана. За бүх одоо сургууль дээр одоо сургууль суурилсан байдлаар энэ дархлаажуулалтын үйл ажиллагаа ингээд зохион байгуулахаар бэлтгэл ажиллаа бол хангаж байна. За өчигдөр бол бид нар Улаанбаатар хотоос онгоцоор вакцина татаж аваад аймгийн төвдөө төвлөрүүлсэн. Өнөөдрөөс одоо эрүүл мэндийн байгууллагуудаа түгээгээд ингээд дархлаажуулалтын үйл ажиллагаа маань эхэлнэ. За мөн одоо эрүүл мэндийн байгууллагууд маань бидний одоо бас энэ вакцины түгээх үйл ажиллагааг хүлээлгүйгээр өөрсдөө байгаа нөөцөөрөө бас энэ дархлаажуулалтын үйл ажиллагааг бас өнөөдрөөс зарим газрууд маань бол эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр тун удахгүй нэмэлт дархлаажуулалтыг бас хийхээр төлөвлөж байгаа гинэ. За энэ талаар тодорхойлбол яг хязгаарнаас хэрхэн яаж хийх вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За нэмэлт дархлаажуулалт улсын хэмжээнд 10-аас 15 насны хүүхдүүдийг дархлаажуулнаа. За тэгээд энэ дархлаажуулалтын үйл ажиллагааг бол сургууль суурилсан байдлаар буюу одоо сургууль дээр нь манай эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилчид очиж одоо тусгай одоо бэлтгэсэн өрөөнд одоо бид нэр ингээд төр одоо дархлаажуулалтын төр зээг байгуулад ингэж бол зохион байгуулдаг. Тэгэхээр бид нэр ер нь бол одоо цагаан сараас өмнө буюу 2 сарын 18-наас өмнө энэ дархлаажуулалтын үйл ажиллагааг бол зохион байгуулж юм дуусгах юм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас хүүхдүүдээ энэ нэмэлт дархлаажуулалтанд хамруулахыг бол уриалж байна. За ер нь яад энэ 10-аас 15 насны хүүхдүүдийг сонгосон бэ гэхээр ер нь нийт одоо улаанбарханы өвчлөл донд нэгдүгээрт нь энэ 10-аас 15 настай хүүхдүүдийн дундах энэ насны бүлгээр авч үзэх юм бол энэ хүүхдүүд маань ихэнх хувийг бол эзлээд байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь эдгээр хүүхдүүд маань вакцины нэг тунтаа эсвэл огт ингээд вакцинд хамрагдаагүй ийм хүүхдүүд байгаа учраас одоо бид нар нэмэлт дархлаажуулалтанд зайлшгүй одоо хамруулах ийм одоо шаардлага байна. За мэдээж энэ халдвар төвчөө учраас за миний хүүхд яг ингээд одоо том болцсон чинь магадгүй хөнгөө өвдөөд ингээд өнгөрөх байх гэсэн бодолтой хүмүүс ч бас байж магадгүй тий. Тэгэхээр
энэ дээр бол эргээд нөгөө нэг цаашаагаа бас ингээд дамжиж тархаад илүү одоо нөгөө нэг вакцины нас нь болоогүй ч юм уу те эрсдэлтэй одоо нөгөө нэг цаана одоо бүлгийн хүмүүс байгаа шүү дээ те энэ хүмүүс маань өвдөх юм бол жирэмсэн ээжүүд байна те дархлаа султаа одоо янз бүрийн одоо өвчтөө хүмүүс байна. Тэр хүмүүс маань өвдөх юм бол хүндрэх эрсдэлтэй учраас бид нар бол одоо энэ дархлаажуулалтын үйл ажиллагаанд одоо энэ зорилттой насныхаа бүх хүүхдүүдийг ингээ хамруулах юм ажлыг бол зохион байгуулах ажлыг хийнэ. Улаанбархан өвчний бас голчлон илэрх бас шинж тэмдгүүд юу байх вэ? Ер нь бол улаанбархан өвчин маань өөр амьсгалын замын халдвар тий. Тэгэхээр бас яг томууд өвчнөд ижил одоо шинж тэмдгүүд бол илэрч болдог. За энэ бол ханиалгах, нус гоожих, халуурах. За тэгээд нүдний салст үүсэх гэсэн ийм одоо гурвалсан шинж тэмдэг бол эхэлж илэрнэ. За тэгээ мөн одоо алдрын явцад бол тууралт гарна. Тууралт нь бол ерөнхийдөө дээрээсээ доошоо чиглэсэн тий. Биеийн дээд хэсгээс доошоо чиглэсэн. Эхлээд чихний араас ч юм уу тий. Нүүр хэсгээс ингээд гараад ингээд доошоогоо чиглээд дээрээсээ одоо гарсан тууралт маань дээрээсээ бүдгрээд ингээд доошоогоо ингээд гарсан дараалалаараа ингээд арилдаг ийм онцлогтой байгаа. За мөн одоо бас амны хүндийн салстууд дээр бас одоо жижигхэн одоо цагаан толгонууд гарах ийм одоо шинж тэмдгүүд бол илэрдэг. За эцэг эхчүүд манаас хамгийн түрүүнд сэжиглэх зүйл нь юу вэ гэхээр нэгдүгээрт мэдээж нөгөө улаанбархантай хүнтэй хавтал болсон уугүй юу те та нэгдүгээрт нь олон нийтийн газраар бага насны хүүхдээ авч явсан уугүй юу гэдэг дээр нэгдүгээрт анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол гэрт нь одоо янз бүрийн одоо хүмүүс зочилсон уугүй юу те гэх мэтлэнгээр ингээд одоо хин нэгэнтэй хавтал болсон уу гэдгийг эхлээд анзаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь магадгүй одоо гэр бүлд нь одоо вакцины тунтаа тэгээд хөнгөн өвдсөн те нэг тунтаа хөнгөн өвдөд ингээд халдвараа тараацсан ийм тохиолдол бас байж болно. Тэгэхээр эдгээр зүйлүүд бол бас анхаарах одоо шаардлагатай зүйлүүдийн одоо бас гол зүйлүүд байгаа. За мөн түрүүн бас хэлсэн те халуурах, ханиалгах, нус гоожих те нүдний салст үүсэх буюу одоо эдгээр шинжүүд илэрх юм бол ер нь улаанбарханы одоо хэрвээ улаанбархан тавнтай хавтал болсон бол улаанбарханаар өвдөх магадaltaй гэж ер нь бол эцэг эхчүүд маань бодох хэрэгтэй. За тэгээд хамгийн гол одоо батлах шинж тэмдэг бол мэдээж тууралт гарах. Ийм шинж тэмдгүүд бол байна. За эцэг эхчүүдтэй бас анхааруулж хэлэхэд улаанбархан өвчин бол өөрөө амьсгалын замын өвчин учраас гадуурын хутаа, амны хаалтаа зүүх, мэдээж гадуур гарч ирээд одоо гараа угаах те энгийн одоо энэ халдварын дэглэмүүдийг бол маш сайн баримтлах хэрэгтэй. За мөн одоо хэрвээ бага насны хүүхэдтэй бол болж игэл одоо олон нийтийн газраар авч явахгүй байх. За тэгээ гэртээ одоо ингээд халдвар ихтэй ийм одоо цаг хугацаанд бол гэртээ болж игэл хүнд уурахгүй те ингээд эсвэл одоо айлд зочлохгүй байх ч гэдэм үү те иймэрхүү одоо зүйлүүдийг бол бас зэгчүүд маань анхаарах юм шаардлага бол байна. За тэгээ хамгийн гол юм нь бол ерөөсөө хэрвээ одоо таны хүүхэд товлын вакцинтаа орох юм нас нь болсон бол заавал одоо товлын дархлаажуулалтанд нь хамруулад өгөөч. Хэрвээ одоо товлын вакцинтаа хамрагдсан бол өвдөхгүй байна. Өвдсөн ч гэсэн одоо хүндрэл багтаа тий эрсдэл багтаагаар одоо даван туулах ийм боломжтой гэдгийг бол бас эцэгчүүдтэй хэлье. За үзэгчтэй мэдээллийн хөтөлбөрийн тодруулга ярилцлагын хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн тодруулгад Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Гэрэл Туяа оролцлоо. Танд баярлалаа. Баярлалаа.